За улсын хурлаас гаргасан тогтоолтой холбоотой улс төрийн маргаантай зэрэгцээд эмч багш нарын цалингаа нэмүүлэхийг шаардсан хугацаагүй ажил хаялт болон суулт үргэлжилсээр байна. Эмч нарын тухайд үндсэн цалин 1.2-оос 1.6 сая төгрөг байгаа юм. Иймээс 21 аймаг нийслэлийн эмч эмнэлгийн ажилтнууд цалингаа 3.5 сая болгон нэмэхийг шаардаж 5 дахь өдрөө жагсаж байна. За дээрх 5 өдрийн жагсаалт нийт 1300 орчим эмч эмнэлгийн ажилтнууд нэгдсэн байна. Гэвч одоо хүртэл цалин нэмэх хэсэг талаар шийдвэр гараагүй байгаа тул эмчнэр ажил хайхад бэлтгэж эхэлсэн байна. За үзэгчдээ НТV телевизийн сурвалжлах баг Сүхбаатарын талбай дахь эмч нарын жагсаалаас мэдээлэл хүргэж байна. Эмч нарын хувьд өдөр болгон 10:30-аас 14 цаг 30 минутын хооронд 3 цаг жагсаал хийж байгаа. Нийт ингээд өнөөдөртөө нийлээд нийт 15 цаг суулт зарлаад байгаамаа. Мөн эмч нар энэ хугацаанд аль болох ажлаа орхигдуулахгүй байхыг хичээж ажлынхаа сул чөлөөтэй цаг заваар ээжнээс буусан үедээ жагсаалд оролцож байгаамаа. Өнөөдөр халдвар төвчин судлалын үндэсний төвийн тасгийн нэрүү 50 жаргалын төрсөн өдөр. Энгийн үед тэрээр гэр бүл найз нөхдөдөө төрсөн өдрөө тэмдэглэдэг бол өнөөдөр харин эмч нарын цалин нэмэхийг шаардаж төв талбайд жагсаалд оролцож байна. Энэ үеэр гадаадд байдаг охиноос нь хүргэлтээр цэцэг ирчээ. Би хөсөөтөд ажилладаг. Тэгээд одоо 2-3 удаа ирж гэн суултаж гэн ажилтаа өдрөө тэгэл дундуур нь замд ажил багтаа өдрөө ирээд ирчихнэ. Тэгээд харин охины төрсөн өдөр Ирландд сурдаг. Тэгээд сая хүргэлтээр цэцэг аваад баяртай наа. Охиндоо баярлаа. Эмч сувилагч нар бэлтгэгч, зөөгч, угаагч нараас ч бага цалин авч байна. Иймээс энэ салбар ажиллах хүчний хомсдолд орсон. Эмч нарын 90-95% нь цалингийн зээлтэй. Иймээс цалин хүрэлцээгүйгээс хойд хормоогоороо урд хормоогоо нөхөж амьдарч байгаагаа хэлж байсан юм а. Цалингаа үндсэн цалингаа илж идэхээр хүмүүс ойлгох бах. Сая 700 мянган төгрөгийн цалинтай үндсэн цалин. Тэгэхээр хүрхүүгүй юу хүмүүс ойлгох бах. Одоо энэ сайдын яриад байгаа шиг тийм 3-4 сая төгрөгийн цалин байхгүй шүү дээ. Бид нар 24 цагийн ажил хийчээд үргэлжлүүлээд дахиад 4-5 цаг ажиллаад жижүүрээс буудаг. Тэгэхээр нийт одоо баг 30 цаг ажиллаад болж байна тий. Тэгээ энэ сарда хэдэн удаа байх вэ? Тэгээ хичнээн жил ингэж ажиллах уу? Хичнээн мянган хүн ингэж тэр маш их хохирж штэ. За яг өнөөдөр бол бас жижүүрээс буугаал сая өдөр ирлээ. Тэгээ үнэхээр ирэхгүй бас болохгүй. Одоо миний үндсэн цалин бол бас сая 800, сая 680 төвөм 7-гийн 5-аар буюу сая 1 сая 680 мянган төгрөгийн үндсэн цалинтай. Мэдээж амьдрал хэцүү. Зээлгүй хүн байхгүй, 2 нэг дан зээлтэй хүн байхгүй шүү дээ. 2 ба түүнээс дээш зээлтэй байдаг. Тэгэл мэдээж л одоо ингээд болох гол зүтгэж байна. Гэхдээ үнэхээр цалин үнэхээр бага байна. Үнэхээр энэ мэрэгжилдээ энэ салбартаа хайртайдаа бид нар үнэхээр энд байж ажиллаж байна. Дэлхийд Монгол шиг цалингаар эмч нараа ажилуулдаг газар байдаггүй гэдгийг эмч нар хэлж байсан юм. Мөн эрүүл мэндийн салбарт зөв бодлого тогтолцоо өгүүлэгдэж байгааг учирлаж байна. Ажил хаялт руу шилжих гэсэн гүйцэтгэх зөвлөлийн хурлын шийдвэр гарсан. Тэгэхээр одоо ажил хаялт бол мэдээж анхан шатн дээр зохион байгуулагдах учраас одоо ажил хаялтын бэлтгэл буюу анхан шатн дээр хурлаа хийх бэлтгэл чиглэлийг бол өгөөд ажиллаж байна. Тэгээд эрүүл мэндийн яам ч юм уу засгийн газраас одоо ямар нэгэн шаардлагын хариу эрхийг бас хүлээж байна. Маргаашаа 13 цагийн цаг хүртэл бид нэр шаардлагын хариугаа авъя гэсэн Хамтын шийдвэрийн дагуу хөдөлмөрийн сонирхлын маргаан үүсгэн хэрв шийдэлт хүрэхгүй бол шууд ажил хаях эрх үүснэ гэдгийг эрүүл мэндийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдгдлээ.